чамайг Койота гэдэг. Санбайцхан өнөөдөр хэдүүлээ Яндэрэ төрлийн октын тоглоом төрчихсөн бололтой гэдэг манхваг танарт ярьж өгөх гэж байна. Танил мэдрэмж дежаву. Би үүнийг өдөр тутамдаа мэдэрдэг байлаа. Гэхдээ энгийн хүнээс арай өөр нь өмнө ийм байгаагүй гэж мэдэрдэг явдал юм. Нэгэн тансаг хаваас нэгэн охин ээжийнхээ хөрөг зургийг харж агаар эхлэн Ликорис авах та энд бэжээ мэ явчир цайгаа уцгая за би бол Ликолис Радита 6-наас хүрээд удаагүй дүүхэн охин их маань балчид минь нас барж эцэг маань гадаад тусаж ажилладаг тул гэртээ багтаа ирдэггүй өөрийнхөө тухай бодох төдийд нэг л өөр байна гэсэн мэдрэмж төрдөг үгүй яа харахгүй биш байна яах өөр санагдаг гинэ таны яриаг энэ өтөл хөгшин огт ойлгохгүй юм дежаву гэх үгийг анх удаа сонслоо гэж хэлв. Иргэн тойрны томчууд энэ үгийг ерөөсөө сонсож байгаагүй гэдэг. Номын санд сууж судалгаа хийвэл энэ мэдрэмжийн учир таалагдаж магадгүй. Биш ээ. Илэрх нь хараа өөр юм. Энэ дэлхийн газрын зургуудаа өмнө ийм байгаагүй юмсан. Өмнө гэж юу гэсэн үг вэ? Би яагаад тэгэж хэлээд байна? Би яг юуг үгүйсгээд байгаа юм бэ? Энэ ертөнцийн тухай мэдих тусам хачин мэдрэмж төрж байгаад судлахгүй байж чадахгүй авахай. Дахиад л урвайчхаж. Би танд санаа зовж байна шүү. Хичээл хийсээр байгаа туханд тань үрчлээс тогтоох вэ. Нэрэл 6 настай хүүхэд ийм байж болохгүй. Цаг хугацаа урсан өнгөрч 10 настай байх үеийн нэг өдөр би асуултынхаа хариултыг олсон юм. Суулзаагүй үджээ бяцхан гүнж минь. Сайн яваад ирвүү эцэг минь. Чи сайн сууж байв уу? Жаахан өндөр болоо юу да? Магадгүй тийм байх. Эмээ намайг хэд өндөр болчих вэ гэж санаа зовоод чилээж байгаа бол те. Өндөр бүсгүйн үзэсгэлэнгоо намхан бүсгүйгээс дутдаггүй юм шүү. Бусдын үг өөртөө татхууз гадаад төрхтэй миний зүгээс хасан ч гайхалтай нэг гэхдээ яагаад ч юм энэ хүн миний аав шиг санагддаггүй. Санагддаг юм. Надад гоёцсон эцэг хүн аав нь туслахтаа нөгөөдхөө аваад ир гэж хэлв. Миний бодлыг мэдүүлэх шаардлага байх та. Ликорис юу өнөөдөр гайхалтай мэдээ ирлээ. Чиний сүү залууг сонгочихсон. Барон Волкянг Лейзийн хүүг Рано Жойлабвангийн том хүү өв залгамжлагч байгаа юм. Энэ бол түүний саяхан зураалсан хөрөг зураг. Би октын тоглоомын ертөнцид дахин төрчихлөө гэж үү? Өмнөх наснда би энэ тоглоомыг мэддэг байсан. Өнөө хүртэлх хачин мэдрэмж мэдлэг үүнтэй холбоотой байж. Би буюу Ликорис Радита бол гол дүрийн эмэгтэй өрсөлдөгч. Мөн энэ тоглоомын бүх хэрэгтэй гол дүрүүд нь Яндэрэ нь хайрынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс гэсэн үг. Миний сүйт залуу буюу Волканд алуулдаг төгсгөөлч би. Арайч дээ. Хаалгаагаад толныхоо өмнө тайвшрах хэрэгтэй. Нарийн ширээнийг санахгүй байгаач би өмнөх наснда энгийн ажилтан байсан. Үхлийн шалтгаан нь машин ослоогийн бий болох тоглоомын дүр Ликорис сүйт залуугаа сэтгэлийнхээ угаас хайрлаж гол дүрийн бүсгүйг зовоодог аимшигтай эмэгтэй. Тэрч бас Яндэрэ юм. Яагаад очиж энэ ертөнц гэж тоглоомын нэр нь юу вэ? Санаж чадахгүй байна. Гэхдээ хүчирхээлэл хэрцгий үзэгдэл олон агуулсан энэ тоглоомын хавцсан дээр бичээтэй байсан үг. Чамайг алаач чамаагүй дэрэгдээ үлдгэсэн. Надад хамгаас илүү хамаатай болчихч гэж айж байна. Тоглоомын гол дүрүүдэд алуулцгаж магадгүй. Үхэхээс гадна найдлагагүй дурлал бүхнээ зориулаад эргэн тойрныхоо шархлуулдаг хүн болохыг хүсэхгүй байна. Заавал зайлсхийх болно. За өнөөдөр Яндэрэ төрлийн октын тоглоом төрчихсөн бололтой гэдэг манхвагийн 1-р ангийг ярьлаа.